Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 27 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэлтанд Панда байна. Wherever there is a human being, there is an opportunity for kindness. Seneca. За тэгэхээр өнөөдрийнхөө персептийн талаар ярилцахаас өмнө хэдүүлээ энэхүү персептийг хийсэн хүний талаар товчхон мэдээлэл авцгаая. За Сенека гэж хэн байсан бэ? Тэрээр эртний Ромын стоик гүн ухаантан Lucius Annius Seneca буюу Сенека юу гэсэн байла? Одоо хотлож хараа. Seneca the Younger гэдгээр алдартай юм байна. Тэр маань манай эртний өмнөх 4 оноос манай эртний 65 онд амьдарч байсан. Ер нь бол эртний Ромын нэрт гүн хатан төрийн зүтгэлтэн жүжигийн зохиолч хүн байсан байна. Ер нь бол нөгөө нэг стоицизм гэдэг нэг үзэл санаа байдаг штэ. Тэрийг ер нь бол дэлгэрүүлэх хамгийн чухал төлөөлөгчдийн нэг юм байна. За түүний амьдралын гол бүтээлүүд Эзэн хаан Нерогийн багш. Мөн дээрээс нөгөө гүн хааны бүтээлүүд нь болох хамгийн алдартай бүтээл нь болохоор Люциус илгээсэн ёс зүйн захидлууд гинэ. Мөн дээрээс нь амьдрал ахархан байх тухайд гэдэг нөгөө эсээд нараас бичижсэн хүн юм байна. Ер нь бол стоик үзлийг бол нэлээд сайн ингээ нөгөө түгээн дэлгэрүүлж байсан. За тэгэхээр хэдүүлээ нөгөө түүний хэлсэн үгийг буюу өнөөдрийнхэн персептийн талаар яриа л та. Хүн хаан байна. Тэнд инэрэнгүү байх боломж байдгаа гэх. Хэдүүлэнгийнх нь одоо эхний ингээ 27 дугаар ингээ гарч яхад инэрэнгүү байх гэдэг сэдв үнэхээр олон давтагдж байна. Тэгэхээр ер нь бол бид нарын амьдралд бусдад инэрэнгүй байх, ийдэг байх, тус хүргэх гэдэг зүйл маань өөрөө амар тийм чухал юм байна гэдгийг бас үгээр ингээд ойлгоход бол бүр ингээд хангалттай баримт болж байгаа юм да. Бүр ингээд манай эртний өмнөх 4 онд төрөөд ингээд амьдарч исэн хүн тухайн үедээ ингээд бид нар ямар нэгэн байдлаар нийгмийн шатлал одоо тэр үед ч юм болохоор бас нөгөө боолын нийгэм бид нар бас байсан шүү дээ. Хүн нөгөө зэрэг зэндаа гэдэг нь язгууртан, игэл ард тэгээ бүр боол гэдэг юугаар гарч ирж байсан. Гэтэ одоо энэ Сенекагийн хувьд болохоор инэрэнгүй байдлыг үзүүлэхэд бид нар хизээч ингэж нөгөө хүнийг гарал үүсэл болон амьдралынх нь юуг вэ байдлаар нэгж ялхуурлаж болохгүй бүгдэд яг тэгш үзүүлэх ёстой гэдэг. Тэгж бодохоор одоо бид нар яг өнөөгийн нийгэмд ингээд харахад бусдад яг ингээд нэг чин сэтгэлээсээ ийдэг хандж байгаа хүмүүс хэр олон бол гэдэг бас нэг тийм амар тийм юу гэдэг. Одоо юу гэмдэ эн чинь бас ингээ бусдад жоох итгэж чаддгүй хүний зан чанар гэх юм уу? Яг иймэрхүү асуулт ингээ өөрөөс ингээ асуугаад байдаг нь тэгэж бодохоор тухайн үеэс бас амьдрал ингээд хүмүүсийн нийгмийн байдал ингээ үнэхээр их өөрчлөгдсөн. Гэтэл яг ингээд нөгөө нэг юунд суурьнд нь байгаа ганц суур гол цөм нь бол ерөөс ингээ хизээч өөрчлөгдөг байгаа.
бид нар бас л ингээд нөгөө бусад хүмүүс ингээ хэлхээс нааш бусдыг ингээд нөгөө нэг ямар нэгэн байдлаар гадаад өнгөцөс юугаар нь ялхуулахгүйгээр тус үзүүлэх ч юм уу, инэрэнгүй хандах ч юм уу, тиймэрхүү зүйлсийг бас хийж чадахгүй байна л гэсэн үг шүү дээ. Тийм болохоор хэдүүлээ яг уу өнөөдөр бас дахиад өөрийнхөө ойр дотны нэгэнд эсвэл бол өнөөдрийнхөө дугаараар хэдүүлээ өөрсдөө инэрэнгүй хандцгаая. Энийг яаж хийх вэ гэдээ бас жоохон гайхчихж магадгүй. Гэхдээ ер нь бол дийлэнх тохиолдолд хүн өөртөө амар тийм хатуу ханддаг. Жишээ нь гэхэд юу яаж болно? Гэл нэг гой хоол хийх гэл. Тэгсэн чинь нөгөө хоолнд орох юм хөргөгчөнд чинь байхгүй дуусчихжээ. Тэгэхээр яах вэ? Чиний толгой дотор чи одоо энэ юм цоглуулж чадахгүй яаж амьдрандаа гэл. Нэг тиймэрхүү байдлаар нэг өөрийгөө жоохон зэмлэжсэн үе бол хүн болгонд л ер нь байдаг ба. Яг л энэ шиг хэрэг таны толгой гэ та өөртөө ямар нэгэн байдлаар иймэрхүү зан гаргах гээд ирэх юм бол өнөөдрийнхөө энэ дугаарыг подкастыг санаарай. Өөртөө хэдүүлээ инэрэнгөө хандцгаая. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг үгээр өндөрлөе. Энэ хүртэл хамт байсан бол доор комент хэсэгт панда эможи үлдээгээрэй. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таамд панда.